За сайн байцгаана уу? Байр үзэж явахдаа бид их хөвчлэн юуг хардаг вэ? Мэдээж байр шил, үн, цонхоор нь юу харагддаг. Гэтэл таны гой харуулцад хууртаад эргэлзээ зогсож байх хооронд таны сонгосон давхраас болоод таны эрүүл мэнд муутах эсвэл таны карманаас мөнгө баг багаар гарч байгаа бол та итгэх үү? Хэрвээ та энэ сувгийг анх удаа үзэж байгаа бол намайг Болор Бат гэдэг. Би Улаанбаатар хотоос гаралтай бизнесмен. 2016 оноос хойш Бүрэн Трейд группыг үүсгэн байгуулад явж байна. Өнөөдөр бүгдээрээ нэг чухал сэдвийн талаар ярилцъя. Шинэ байр сонирхож байгаа эсвэл амьдарч байгаа байраа томруулахаар төлөвлөж байгаа хүмүүс нааша жоохон анхаарлаа хандуулно. Эсвэл зүгээр байранд амьдардаг хүмүүстийн их сонирхолтой байх бах. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар тэр бүр яриад идэггүй сэдвийн талаар өнөөдөр жоохон ярилцъя. Аль давхарт амьдрах нь хамгийн зөв бэ гэж та өөрөөсөө асууж байсан уу? Нэг хэсэг нь нэг давхарт лифт удаан хүлээхгүй гүгэд орчихно гэж сонгодог. Нөгөө хэсэг нь дээшэл гарч байвал утаанаас хол гой харагдана, нар сайн тусна, агаар сайн сэлгэнэ гэж боддог. Гэхдээ барилгын давхрын цаана таны эрүүл мэндийн амьдралын чанар шууд нөлөөлөх нэгэн нууц нуугдж байдаг. Давхрын сонголт гэдэг нь засахад зардалтай алдаа болдог. Ханны цаас, шалны паркетыг агай хурдтай сольжиж болдог. Орон сууцныхаа давхрыг солих гэж та мөнгө, цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Энэ бол зүгээр нэг харагдах хүзэмжийн асуудал биш. Энэ бол таны амьдралын чанар, байгалийн гэрэл, агаар сэлгэлт болон ирээдүйн хөрөнгийн үн цэнийг тодорхойлох хамгийн чухал стратегийн сонголт юм шүү. Тийм болохоор энэ видеог дуустал нь үзэж амьдралаа хамгийн тохиромжтой зөв давхруудыг мэдэж аваарай. За одоо баримтуудыг нэг бүрчлэлтэн 50 ярилцъя. Мэдхэд илүүдэхгүй маш олон зүйл бий. Харин нэг болон хоёр давхраас аль болох зайлсхийх хичээгээрэй. Маш онцгой шаардлагатай биш л бол. Яагаад гэвэл нэгдүгээр давхарт радон хийний аюул гэж байдаг. Доод давхруудад амьдардаг хүмүүс үнэндээ хороор амьсгалж байх магадлалтай. Радон гэдэг хий бий, газ, өнгө байхгүй, өнөргүй, амтгүй, цацраг идэвхтэй хий. Энэ хийн байгаль дээр байдаг уран тойрын задралаас үүсдэг тул шингэн шиг доошоо урсаж барилгын суур, подвал, шат, хонгил ихэн голцоо доод давхруудаар ер нь оршиж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр радон хийн уушгийн хавдрын 2 дахь том шалтгаан болж байна. Та унтаж байхад л энэ аюулд өртөж байна гэсэн үг. Хоёрдугаарт амьсгалын замын өвчин. 1 болон 2 дугаар давхрын хүмүүс уушгийн өвчнөөр өвдөх эрсдэл 40% илүү байдаг. Яагаад гэвэл тэнд чихтэй, тоо шороотой, агаар муутай байдаг. Тэгээд ч доод давхарт дандаа сэрүүн, жихүүн талтай байдаг. 3 дугаарт хувийн орон зай ба бизнес. 1-р давхарт амьдрна гэдэг гудамжаар алхаж байгаа хүмүүс таны цонхоор шагаана гэсэн үг. Тохгүй биз? Баян хүчгээ хааж амьдрна гэсэн үг. Одоогийн шинэ барилгууд 1-р давхраа дандаа үйлчлэгээний төв болгодог болсон. Кафе, ресторан, караоке. Хэрвээ та 2 давхарт амьдарч байгаа бол дуу хөгжим сонсогдно, хоол байнга өнөртнө, амар тайван байдал хизээч шалдагддаг. Мөн агаржуултын хоолоогоор хортон шавж, жоомгүйгээ ороод ирдэг. 4-дүгээрт цахилгааны өрөө. 2 давхарт амьдардаг бол яг таны доор цахилгааны өрөө, бойлерын өрөө байвал асуудалтай. Дуу чимээ их гарна, цахилгаан соринзон орон зай үүснэ. Гэтэл хүмүүс дээшээ гарах тусам дуу чимээ багасна, агаар цэвэр болно гэж боддог. Үгүй ээ. Одоо дээд давхрын үннийг хэлье. 1-дүгээрт дуу нэр санаас. Дууны долгион гэдэг чинь хананд байгаад дээшээ явдаг зүйл. Тийм болохоор 20 давхарт амьдарч байгаа хүнд машин дуу 5 давхарт амьдарч байгаа хүнийхээс илүү чанга сонсогддог. Сонин байгаад. Гэхдээ энэ бол үнэ. Шүн машины дуу чимээ сонсогдно. Лифтний чимээ байнга гарна. Агаржуултын хоолон чимээ таныг шүнжин зовоож мэднэ. Үүнээс болоод та нойргодно, ядрна. 2 дугаарт замын тоос боовта. Замын тоос 10 давхар хүртэл гарна. Харин үүнээс дээш гарахаар агаар цэвэр болдоггүй юм уу? Утааны маш жижиг тоосонсороо дээшээ дэгддэг. Тэгэхээр дээд давхрынхан утааны нарийн ширхгээр амьсгалдаг гэсэн үг. 3 дугаарт соронзоо орон ба физиолог. Үнийг хэлэхэд хүний физиологийн хувьд өндөрт амьдрахад зориулагдав. 7 дугаар давхраас дээш амьдрахад соронзоо орны нөлөөлөл багасдаг гэж эрдэмтэд дүгнжээ. Тэр их төмөр бетоны хийцүүд соронзоо оронд хаалт болдог байна. Үүнээс болоод даралт савлна. Хүмүүс тайлбарлах аргагүйгээр ядралт өсдөг, толгой нүвдэн, биеийн сулрна. 4-дүгээрт микровибрац. Өндөр барилгын байнга хөдөлж байдаг салхинд ганхан. Үүнийг микровибрац гэдэг юм.
Хүн өөрөө тэрийг мэдэрдэггүй. Хүний биений мэдрэлийн систем нь мэдрээд байдаг. Үүнээс болоод хүн их амархан ядарч сэлддэг. 5 дугаарт 25-аас дээш давхар. 25 дугаар давхраас дээш бол бүр хэцүү. Салхины хүч их тул цонхоо бүрэн онгойлох бүрэн болцоогүй. Та ердөл хиймэл агаар эргэлддэг, хаалттай харьцанд амьдрах гэсэн үг. Агаар жүлтийн системээр дамжаад бохирдсон вирус, халдвар зэрэг орж ирэх эрсдэлтэй. Дээрээс нь дээд давхрын байр ихэвчлэн маш халуун байдаг. Наранд байнга шарна. 6 дугаарт лифтний хамаарал. Өндөр давхарт амьдрах нь таныг лифтнээс 100% хамааралтай болгодог. Лифт хэдэрлээ, та дуусаа. Дэлгүүрээс ус талах авлаа. Лифтгүй бол яаж дээшээ гарах вүлээ? 20 давхраас өөд алхна гэдэг тийм ч хөвгөлтэй зүйл биш. 7 дугаарт газар хөдлөлт. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Газар хөдлөх үед доод давхрын хүмүүс илүү хурдтай гарах боломжтой. Өндөр давхарт нэг амьдрахад нэг бас төвгөн лифт гэдэг түрүүн бид ярьсан. Би Гонконгд явж байгаад 26 давхраас доош явган буухсан. Чанга юм бэлээ. Шүнжэнгөө өвдөг янгинаад. Өндөр давхарт гал гарахаар мөн аюултай. Улаанбаатар нэг өндөр байшинд гал гарсны дараа би 20 давхраас доош явган гүйж байж лээ. Нэг л хүсэдэх зүйл биш л байл. 8 дугаарт хуурамч харуулц. Хүмүүс гой харуулцтай гэд 20%-аар илүү мөнгө төлдөг. Гой харуулцтай уул харагдана гэдэг. Гэхдээ тэр нь хэдхэн жилийн дараа үгүй болдог. Яадаг гэхлээр хэдхэн жилийн дараа яг урталт нь том байшин баригдаад та мөнгөчгүй гой харуулцчгүй болж очирдог. Бас нэг чухал юм таны мөнгө. 1-2 дугаар давхрын байр бол ихэнхдээ зарахад айгүй хэцүү. Доор нь бизнес орвол дуу чимээхтэй үнэр асуудал их. За хүн зарагдахдаа ч та доор хаяж 10% зах зээлийн үнээс алдаж зардаг. Хэрвээ хямдхан баригдсан барилгын дээд давхарт орлоо гэж бодъё. Дээврээс усах хажууд байнга таазаа засах шаардлагатай болно. Сүүлдээ та энэ байрыг буцаач болохгүй, хүн ч авахгүй, гацаж өрөх. Миний нэг танил яг юм алдаа хийсэн. Хямдхан байна гэж доод давхрын байр аваад, хямдхан байна гэж муу баригдсан барилгын дээд давхар аваад, сүүлдээ аль нь ч доод давхрын байраа болго, дээд давхрын байрны хүнээ болго гэсээр алдагдaltaй хойлон анзаарсан. За тэгээд бүх байр юм уу гэсэн үг биш л дээ. Сайн төлөвлөгөөтэй барилгад эдгээр асуудлыг шийдэж болдог. Жишээ нь манай бүрэн трейдинг төслүүд дээр бид 1-2 дугаар давхрыг зөвхөн бизнесийн зориултаар хийж төлөвлөдөг. Мөн хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүст зориулж техникийн давхар гэдэг заавал тусгаж өгдөг. Ингэснээр дээврээс ус алдах, халуун хөдний харьшлах, савлах, конденсат үүсэх, дуу чимээ гарах асуудлыг бүрэн шийдэж өгч байгаа. Тийм болохоор байрны гэрээнд гарын үсэг зурхаас өмнө та байрны гарц болон давхрын зохион байгуулалтыг сайн судалж үзээрэй. Энэ байранд та ганц 2 өдөр болохгүй бүтэн амьдралаа өнгөрүүлнэ. Хэрвээ таны унтлахны өрөөний хананд лифт төлөвлөсөн бол шөнө байнга чимээ гарна лифтний. Харин шат тусгаарлаж байгаа бол энэ хамгаалт болно гэсэн үг. За одоо бүх сул талуудыг мэдчихлээ. Тэгвэл шуудхан гол дүгнэлтээ хий. Амьдрахад хамгийн тохиромжтой давхар нь аль бол 3-аас 7 дугаар давхар. Яагаад гэвэл одоо физикийн талаас нь тайлбарлаж өгье. Бидний мэдэх модны орой 3-аас 7 давхрын төвшөнд байдаг. Мод бол байгалийн хамгаалт. Мод бол зүгээр нэг ногоон ургамал биш. Мод нь бол байгалийн дуу чимээ шингээгч, бас тоосны шүүлтэр юм. Навчсан гудамжны машины дууг өөртөө шингээж, тоос чорог барьж үлддэг. Энэ бол маш том давуу тал. Гэхдээ л хөрөнгө оруулалтын зөвлөгөө талаас нь харвал хэрвээ та энэ байрыг буцаага зарна гэж тооцож байгаа бол 10-аас 17 дугаар давхар нь бас муугүй сонголт шүү. За ингээд товчхондоо бол 3-аас 7 давхар бол таны эрүүл мэнд, сэтгэл зүй, бас таны мөнгийг хамгийн ашигтай хамгаалдаг байрлал юм. Та аль давхарт амьдардаг вэ? 1-р давхарт уу эсвэл өндөр давхарт уу? Өөрийнхөө бодлыг доод комментээр үлдээгээрэй. Баярлалаа. Амжилт хүсье.